Авилгын эсрэг нийслэлийн 2015 оны төлөвлөгөөний төслийг нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга гэрэл чулуун танилцуулсан байна. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 1-р сарын 29-ний өдрийн 23-ын 1-р тогтоолоор авилгын эсрэг нийслэлийн хөтөлбөр стратеги төлөвлөгөөг баталсан байна. За уг төлөвлөгөөг 2015-аас 2020 онд хэрэгжүүлэх бөгөөд авилгын эсрэг нийслэлийн хөтөлбөр үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн төсөвт жил бүр тусгахыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Баттүл өөрөг болгосон байдаг. Үүний дагуу нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга гэрэл чулуунаар ахлуулсан ажлын хэсэг авилгын эсрэг нийслэлийн 2015 оны төлөвлөгөө гаргажээ. Авилгын эсрэг 2015 оны төлөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдал төрөлжилгээний хүртээмжийг үнэлэх төслийг иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн нийтийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан олон нийтэд авилгыг үл твчих уур амьсгалыг бий болгох, таниулах авилгаас ангид байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор судалгаа сургалт соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулах, авилгын эсрэг үйл ажиллагаагаа зүүн ухай дааз, бүс нутгийн хэмжээнд манлайлах хамтран байгуулахаар дүрмийг боловсруулжээ. Энэ жилийн хувьд төлөвлөж байгаа гол ажлын нэг нь авилгатай тэмцэхэд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн иргэний зөвлөл байгуулахаар болсон байна. Нийслэлийн засаг дарга наадамчдын замд гэрлэн тохиол суйрлуулах тухай А239 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар наадамчдын зам Ярамгийн гүрээс Нисхийн товчоос Сонсголонгийн замын улзуураас Ярамгийн товчоо хүртэлх 13.7 км авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 6 байршилд гэрлэн тохиол суйрлуулах 337 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны замын сангийн магадлашгүй ажлын хөрөнгөөс зарцуулан холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн авто замын газарт даалгажээ. Мөн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хилтэст хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчөд бүртгэн авч эзэмшил ашиглалтын байдалд хяналт тавьж ашиглахыг нийслэлийн өмчийн харилцааны газар тус өөрөг болгосон байна.